ертөнцийн үнэн худлыг ялгах сөхөөгүй амьдралын шуурганд хүүхэд насаа өнгөрөөж өдий 30 нас хүртлээр түүнээсээ авсан шархандаа шаналн амьдарчээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд өөрийгөө яагаад ийм арчаагүй юм бэ? Яагаад би ийм хувиа хичээсэн юм бол надад юу н чаддаг зүйл байна уу хэмээн өдөржин өөрийгөө хідэнтэй химлэн суудаг болсон байлаа. Тэр их ичгүүр, санаа зовнил, өөртөө итгэлгүй байдал минь намайг яг л алга болчихмоор жижигхэн хинч биш болгодог байлаа. Ингээд миний шүүмжлэнгүй сэтгэлийг хөмрүүлэх гэсэн ганц оролдлого нь хэн нэгэнд бурууг тохох байлаа. Буруутан болгоход төгс тохирох хүнийг ч олсон. Хүүхэд байхад минь хүчирхийлсэн тэр нэгэн хүнийг. Ингээд жинхэнэ хохирогчийн амьдрал донд бүтэн 2 жилийг өнгөрөөсөн юм. Өдөр бүр хар дарсан зүүд мэд хаашаач гармааргүй боломжил гарвал өрөөнийхөө нэг болонд шигдээд өгчихвөл энэ бүхэн дуусах болов уу? Ер нь тэр муу новш яаж амьдарч байгаа бол тамдал байгаасай. Тамдал байгаа байх. Бүх зүйл тэрнээс л болсон. Би яагаад ингэж амьдрах ёстой юм бэ? Энэ бүхэн шудраг гэж үү? Химэн элдвийг бодон унтах нойрч үгүй, идэх хүсэлж үгүй өдрийг өнгөрөөдөг байлаа. Миний шархалсан хов хоосон сэтгэлд ахин салхилагч зайвгүй гэж бодсон авч энэ л өглөө хорвоо нураад ирэх шиг хүнд, маш хүнд мэдээг сонслоо. Ээж минь бурхан болжээ. Ээжийнхээ хүрсэн гарыг атхан цорхирон уйлахдаа энэ өвдөлт миний өдөр тутмын сэтгэл гутралын хажууд жинхэнэ бодит амьдралын хамгийн хүнд зүйл болохыг ухаарав. Ижи минь хорвоог гинэтхэн орхисон нь миний хувьд сэрэг дохио байсан юм. Ээж минь бурхан болохоосоо хэд хоногийн өмнө хэлсэн хэдхэн өгүүлбэр тархинд минь байн хадаастай байлаа. Өр минь уучлана гэдэг нь тухайн хүний үйлдэлийг зөв хэмээн хүлээн зөвшөөрч буй хэрэг биш шүү дээ. Гагц өөрийн эрх чөлөөг буцааж олж авах л түлхүүр юм. Бид л өөрсдийгөө сэтгэлийн шорондоо хийгээд төгжчихсэн болохоос амьдрал аз жаргалтай л байхаар заяагцсан. Ижин их л оройтож үнийг ухаарсан да. Үр минь эрт ухаарад сайхан амьдраасай. Химэн санаа алдан ярьсан нь байн бодогдно. Үүнээс нэг үг оюунд минь тороод байв. Амьдрал аз жаргалтай байхаар заяагцсан. Би дотроо байн бодно. Яаж аз жаргалтай байх гэж? Яаж энэ бүхнийг мартах гэж? Яаж ийм хүнд заваан харгас хүмүүсийг уучлах гэж? Гэхдээ ядчил энэ удаад миний хуучин хохирсон шархалсан өдөржин намайг шүглсэн мэт дагдаг бодлоод биш, шинэ асуултуудаар тархи минь дүүрээд байв. Ээж минь ажил явдалж сайхан боллоо. Тэнд байсан олон хүмүүсээс нэг нүдэнд дулаахан ихч хурч ирээд мэдлэв. Надад чамд өгөх бэлэг байна. Энэ номыг ээж чинь надад уншуулж миний амьдралыг утга учиртай үн цэнтэйг сануулж байсан юм. Ээж чинь надад энэ номыг өгөх тэр үед би амьдралынхаа хамгийн доод цэгтээ очсон байсан юм. Одоо миний чамд өгөх цаг болсон юм шиг байна. Химээгээд нилээн хуучирч илэгдсэн хавтастай, хачирхалтай гарчигтай ном өгсөн юм. Номын нэр Үхэл амьдралын зааг. Зохиолч нь Dolores Cannon. Нээгээд үзтэл ээж минь бичгийн хэв яг мөн. Дүүдээ дурсгав. Үүнийг уншаад айцаа сангижирч амьдралын жинхэнэ утга учирыг олох болтугай хэмээсэн байлаа. За ингээд номыг уншиж эхлэв. Ихэндээ их хачирхалтай санагдав. Итгэхэд бэрх. Dolores Cannon нь ховсоор имжилдэг мэрэгжилтэн бөгөөд тэртээ 1970-аад онд хүмүүсийг ховсын имжилгээгээр дамжуулан урд насанд нь аваачиж түүнээс улбаатай шархыг нь таниулан имжилдэг байв. Тэрээр ховсын имжилгээ хийж байгаад нэгэн маш чухал зүйлийг олж мэдчихэлтэй. Юу вэ гэхээр хүн үхээд дахин төрөх хүртлээр завсрын ертөнц байх ба тэр нь бидний мөнх наст сүнсний хувьд жинхэнэ гэр орно наж. Ховсын имжилгээний үед хүний тарих тета долгион дээр очих ба энэ үед хүн сүнслэг ертөнцийг тусгаарладаг хаалтыг даван гарч өөрийнхөө урд төрлүүд болон сүнслэг ертөнцийн сургуулиуд, сүнслэг гэр бүлгээд бүхнийг санах аж. Ингэрснээр Dolores Cannon тухайн хүний урд амьдралуудаас ирсэн шарх нь
энэ амьдралд нөлөөлж байгаа эсэх. Тэгээ зогсохгүй сүнслэг ертөнцийн олон адал явдлын талаарх судалгааг өөрийн имчилгээгээр дамжуулан хийж олон ном бүтээл тойрвсон юм байна. Анхандаа ээжийн минь хаа нэг ярьдаг байсан хачирхалтай сүнслэг бие болон нөгөө ертөнцийн яриа санаанд оров. Тухайн үед ээжигээ цаг нөхцөөж л байна да хэмээн огт тоож байгаагүй. Итгий сонсоод үзээч гэж чих тавьж байгаагүй дэ жаахан харамсал төрөв. Ээж минь ч надад ойлгуулах гэж итгүүлэх гэж намайг залхааж байсангүй. Угаас ухаан сууж цаг нь ирэхэд ухаарах зүйл гэдгийг мэдсэндээ л тэр үз. Уг ном дээр Dolores Cannon-ы өвчтнүүд урд насандаа очих ба тухайн амьдралаасаа авсан шарах болон юуг сурснаа яг л өөрөө туулж буй мэт урсган ярих нь хачирхалтай. Цаашлаад тухайн урд амьдралдаа өөд болоод хэрхэн нөгөө ертөнц рүү шилжиж байгаа. Яаж сүнслэг гэр бүлтэйгээ иргэн нэгдэж аз жаргалтай байгааг уран яруу дүрслэн бичсэн байв. Үнэн дээр дэлхий гэдэг сургууль бөгөөд олон мэдрэмж мэдрэхүйтэй физикал ертөнцид ирж суралцах нь бидний мөнх амьдрах сүнсний хувьд гайхамшигтай сонирхолтой догтлон туршлага ажээ. Тэгээд зогсохгүй бид энэ амьдралд ирэхдээ ямар хүнд замыг туулаад тэр бүрээсээ юуг суралцах вэ талаарх төлөвлөгөөг өөрсдөө гарган болгоомжтой боловсруулж ирдэг гэжээ. Бурхан минь юу уншчих вэ? Тэгэхээр миний энэ аимшигт золгүй явдал миний өөрийн өөртөө зохиосон бартаа болж таарах нь уу? Арайч үгүй байлгүй дээ хэмээн итгэн ядан цааш уншлаа. Бидний амьдрал байгаа байсан бүхий л хүмүүс үнэндээ сүнслэг гэр бүлийн минь нэг хэсэг бөгөөд тэд зарим нь намайг ухааруулахын тулд дайсны дүр тоглодог талаар гарав. За дуусаа гүйцээ. Одоо бүр миний хүчирхийлэгч үнэндээ дайсан биш сүнслэг холбоотой гэр бүл минь болоод явчихав. Эхэндээ хүлээж авахд үнэхээр хүнд байлаа. Номоо хаагаад зүгээр л орхиод явчихмаар санагдав. Хэсэг хугацааны дараа яг үнэндээ эдгээр ойлголтууд, эдгээр мэдлгүүд, эдгээр ертөнцийн хуйлууд намайг маш хөнгөн болгож байгааг ухаарсан юм. Би бүр уусан, шунан, улам их мэдээлэл олж авахаар ижил зохиолчийн олон нийтлэл номыг хэдхэн хоногийн дотор уншиж барав. Миний оюун ухаан, миний хүсэл тэмүүлэл, миний зүрх сэтгэл нэгэн сэржээ. Үүнийг миний тарих хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй өдөрт мянгантай бодон эргэцүүлэн эргэлзэвч цээжинд минь нэг оч хасчаад намайг бадраагаач, улам асаагаач хэмээн хашгирч байв. Ингээд би уучлж эхэлсэн юм. Магадгүй надад тохиолдсон зүйлийг би өөрөө өөрхийн нэгэнд хийсэн учраас өөрийгөө ухааруулах гэж авч ирсэн амьдын там байсан байж болох юм. Dolores Cannon нэгэн ярилцлага дээрээ хэрхэн хүнийг уучлж сэтгэлээсээ явуулах талаар зааж өгсөн байлаа. Бид бүгд хорвоод мэдлэгтэй амьдралдаа гарч ирэх бүх сүнснүүдтэй гэрээ хийж ирдэг. Амьдралтаа нь гарч ирээд явах цаг нь болсон хүмүүсийг нүдэндээ харж байгаад би чамайг уучлалаа. Надад олон зүйл зааж сургаж ойлгуулсанд баярлалаа. Одоо би чамайг тавьж явуулж байна хэмээгээд гэрээгээ ураад хайна. Ингээд л болоо. Тэр хүнийг тэгээд л явуулчихна. За ингээд олон өдөр, олон цаг бясалган суухдаа би зөвхөн тавьж явуулж байлаа. Сэтгэл минь ямар сайхан хөнгөн болж би чинь хохирогч биш, сурж амжаагүй зүйлээ сурах гэж амьдралыг туршиж яваа сүнс гэдгээ ухаарав. Улам гүн энэ бүхний учгийг тайлах гэж уншиж бясалгаж гүн гүнзгий мэдлэгийн далайд умбан шумбан байв. Ингэж яваад карма гэдэг нь бидний суралцаж амжаагүй зүйлийг ухааруулах гэд ахин дахин ирээд байгаа энерги гэдгийг ойлгов. Хэрв өнгөрсөн амьдралдаа та хэн нэгнийг хороосон бол энэ насандаа тэр хүнээ насан туршдаа асрах эцэг нь болж төрж байгаа жишээг номоос олж уншсан юм. Тэр хүүхэд хараа болон сонсголгүй төрсөн учраас өхөн өгтлээ асрах үүрэг оноогдож байгаа юм л да. Тэгэхээр карма нь бас ч гэж хорийг хороор, шүдийг шүдээр гэсэн зарчимтай биш байх нь. Тэгэхээр миний бичсэн амьдралын минь хөх төлөвлөгөө бол намайг урд насуудаа гаргасан алдаагаа ухаарж ойлгуулахад туслах зорилготой төгс төлөвлөгөө гэдгийг ойлгов. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн бичигдсэн тавилангаа дагаад зовлон гарч ирвэл юуг ухааруулах гэсэнг нь урьдчил болгож өгөх гээд байгаа сургалтыг нь олоод харчих бол тэр зовлон ахин дахин тань дээр хүндэрсэн байдлаар ирэхээ болчих юм. Эндээс л ээжийн минь үнэн байсныг ухаарсан юм.
амьдрал аз жаргалтай байх гэж заяагцсан. Бид эсэргээрээ заагаад байгаа хичээлийг нь ойлгохгүй бүх зүйлийн бурууг өөр хүнд тогтцоод хохирогч гэж өөрийгөө бодоод л яваад байвал ахин дахин нөгөө сургалт нь улам хүндрээд л ирээд л байх юм байна. Тэгэхээр бид өөрсдөө энэ бүхний учгийг олж тоглоомын дүрмийг олж хартлаа. Ижил нэрэг ижил сургалтаа хідэнтэй туужхаж. Там гэдэг нь энэ дэлхий дээрх хүний сэтгэлд байдаг болохоос үхээд очдог газар биш байж л дээ. За ингээд уучлал гэдэг нь эрх чөлөөгөө олж авах түлхүүр байсныг эргэлт буцалтгүй ойлгосон юм. Үүнээс цааш би чинь шинээр төрсөн мэт амьдралыг сэрсэн хүнийнүүдээр харж хорвоотой сүнсээрээ танилцаж эхэлсэн минь инэвлээ.